За татлан тгийн онцлогийн тухай өнөөдрийн хичээлээр ярилцсан. За зорилго бол татлан тгийн онцлогийг мэдэж унших. За татлан тэг гэдэг бол урдан бичих хөвхөн бүрийн онцлогийг илэрхийлсэн юм бичвэр. За ерөнхий адил тал нь бол шүд дацаг хийлгүү. Татлан бичих явдлыг бид нэр татлан тэг гэж нэрлэдэг байгаа. За татлан бичих үе шат бол цэвэр бичгийн ёсоор ацаг шүдтэй хурдан бичих. За эсвэл ацаг шүдгүй гүйлгэн татлж бичих гэсэн. За ийм хоёр янз. За мөн хурааж гүйлгэн татлан бичих гэсэн. За зэрэгцүүлэн бичих дасгал хийх хэлгээ нээж хүлээдэг. За татлан бичгийн эхний үед бол ингэж зэрэгцүүлэн бичих дасгал хийх нь ялгааг таньж мэдэх. Мөнгийн урт богины баримжаатай болох. Их чухал. За ацаг шүдтэй шүдгүй бичих дадлах хийгээд үзээрэй дэвтэр дээрээ. За өөрөөр хэлбэл 3 янзаар бичих ийм дадлага хийнэ гэж ойлгохтой. За өсөг бүхэн нуруутай байдаг учраас үгийн урт богино өсгийн тоогоор барамжаа болгож нурууны урт богиныг хөрвүүлж бичнэ. За жишээлбэл хаан эдгээр үсэг хэрхэн яаж бичсэн байгааг та бүхэн бас анзаараад нурууны уртыг хэрхэн барамжаалж бичсэн байгааг хараарай. За гүйлгэн татлан бичгтээ ацаг шүдгүй бичдэг учраас үг боёнсох юм хандлагатай. Бас ерөнхийдөө үгийн хэмжээг нүдэн барамжаагаар маш сайн мэдэрдэг байвал чухал. За альва үг нь өсөг ацаг шүднийхээ тоогоор урт богино байдаг. Жишээлбэл цагаан гэдэг үг 4 шүдтэй 12 мм зайсан бол харин цагаах гэдэг үг нь бол 7 шүдтэй 16 мм зайслагчдаг. Иймэрхүү харьцаагаар үгийн урт богиныг тохируулан бичих зүйтэй. За татлан тийг хэрхэн нөөцсөн бэ гэвэл түргэн зуур ихээхэн зүйлийг бичиж тэмдэглэж авах хэрэгцээнээс үүдж татлан бичих хэв маяг бий болсон гэж үздэг. Өөрөөр хэлбэл татлан бичих нь бол хурдан бичих зүй тогтлоос үүсэлтэй тогтолцооны бичих гэж үзэж болно. За татлан бичих нь бол хувь хүн бүрийн онцлогтой холбоотой нэ. За татлан бичгэд Монгол бичгийн хамгийн их давтамжтай махад бол шүдийг л хийнэж дан нуруугаар орлуулдаг нь чухал. За мөн аль болох гар салгалгүй бичнэ. За ингэхдээ дээд үсгээс бусад тохиолдолд цөм бүх үсэг нь бол нар зүвэр гэсэн чиглэлтэй бичдгээрээ онцлогтой юм аа. За татлан бичлэгийг яаруухан тэмдэглэх зэргээс бусад тодорхой гэхээсээ тодорхой алдан бичгт бол хэрэглэхгүй тогтсон тийг бус хувь хүний онцлогоос шалтгаалдаг хувийн шинжтэй. Өөрөөр хэлбэл хувь хүний онцлогийг харуулсан хувь хүний шинжтэй учраас за яаруухан тэмдэглэх зэргээс бусад тийм албан бичгт бол хэрэглэхгүй гэдгийг бас анхаарах ёстой. За ингээд зарим үсгийн зурлагыг хэдэн татлан бичсэнийг ажиглаад бас дуурайгаад бичээд үзээрэй. За тэгэхээр мэдээж шүдийг хурааж дан нуруугаар тэмдэглэж байгаа учраас тэр нуруун дээр байгаа үсгийн тэмдэгтүүд нэмэлт тэмдэгтүүд хэрхэн яаж бичигдсэн байгааг бас анзаарч дэвтэр дээрээ дахин бичээд үзээрэй. За ингээд татлан тгээ бичсэн эхийг уншиж гэрэл бичвэртэй харьцуулж уншиж бас хэрхэн яаж бичих унших дадлага хийгээрэй.